Сайн байцгаана үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд өнгөрсөн 7 хоногт олон улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлыг багцлан өргөе. За дэлхийд дахин дайн дажин улс төр эдийн засгийн асуудлууд дэлхийд дахинаа идэвхтэй өрнөж байгаа энэ цаг үед манай урт туршид бүгд найрамдах хятад ард улсад улс төр болон эдийн засгийн маш чухал ач холбогдолтой томоохон үйл явдал болж өрнөлөө. Энэ бол хятад улсын хоёр чуулган. За энэ хоёр чуулганаар урт хөрш маань ойрын 5 жилийн зорилго томоохон зорилтуудаа тодорхойлдог. Товчхондоо бидний монголчуудын амьдралд ч гэсэн эх 5 жилд бол нөлөөлж болох үс юм томоохон шийдвэрүүд бол гардгаа гэсэн. За ийхүү хоёр чуулган бүрүү гарагт албан ёсоор өндөрлсөн. Ингээд хятадын хоёр чуулганаар юу ярьж хэлэлцэв, гол үр дүн юу байв, энэ нь дэлхийд дахинаа цаашлаад манай улсад ер нь хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг та бүхэнд дэлгэрэнгүй хүргье. За CGTN-ийн мэдээлснээр эхлээд хятадын хоёр чуулган гэдэг нь ямар чуулган бэ гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. За бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурал болон улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх хятадын хорооны ээлжид чуулганыг бол ийхүү хоёр чуулган гэж нэрлэдэг. Товчоор бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурал гэдэг нь хятад улсын хууль тогтоох байгууллага бол ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл нь хятадын коммунист нам, за бусад намууд болон үндэсний цөөнх, Хонконг, Макогийн онцгой бүс зэргээс урьдчилан төлөөлөгчдөөс бүрддэг. За энэ жил хэддэх чуулганаа хийж байгаа вэ? 14 дахь сонгуулийн энэхүү бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын 4 дахь чуулган, улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх хятадын орооны 14 дахь сонгуулийн 4 дахь чуулган бол зохиогдож байгаа юм байна. Ардын төлөөлөгч гишүүдийн ажлын бүрэн хугацаанд 5 жил, жилд нэг удаа чуулдаг ийм зарчмаар явагдаж байна. За тэгвэл энэ хоёр чуулганаар юуг хэлэлцэж шийддэг вэ? За хоёр чуулганы үеэр ардын төлөөлөгч болон гишүүд нь хятадын нийгэм эдийн засгийн хөгжлийн томоохон зорилтууд, гадаад харилцааны талаар баримтлах бодлогоо тодорхойлж, төрийн зөвлөлийн засгийн газрын ажлын тайлбар сонсон хэлэлцдэг. За энэ жилийн чуулган ердийн нэг улс төрийн цугларалт, хурал гэхээс илүүтэй хятадын хувьд бол маш онцгой түүхэн шилжилтийн үе болж байна гэдгийг хэвлэлд онцлон хэлж байгаа. Учир нь энэ он бол хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг эх он жилүүдэд тодорхойлох 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг албан ёсоор хэрэгжүүлэх ийм онцлог он болж байгаа, жил болж байна. За манай урт төршийн хувьд дэлхийд тэргүүлэх их гүрэн болох ийм томоохон зорилготой. Энэ зорилготой харин хүрэх хэсэг нь ерөнхийлөгч Ши Жинпин цааш эдийн засгаа хэрхэн удирдах вэ? Энэхүү хоёр чуулганаар ер нь ямар үр дүн гаргаж байгаа вэ гэдгээс бол их хамаарна. Харин эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд тус улсын ерөнхийлөгч Ши Жинпин маш тогтворгүй олон дайн мөргөлдөө явагдаж байгаа энэхүү геополитикийн нөхцөл байдалд илүү тодорхой байдлыг бий болгохоор зорьсон ийм үр дүнгүүдэд хүрлээ гэж шинжээчид харж байна. За ингээд үргэлжлүүлээ үзэгч та бүхэнд хятад улс эх 5 жилд гадаад бодлоготой ямар зорилтууд дэвшүүлсэн бэ гэдгийг судлаачаас тодруулсныг хүргэж байна. 2026 оны хятадын хоёр их хурлын онцлог үйл явдлуудын нэг бол хятадын гадаад бодлогын чиглэлийг танилцуулдаг үе байдаг. За энэ оны гадаад бодлогын чиглэлийг бол 3 сарын 8-ны өдөр хятадын гадаад хэргийн сайд Ван Yi мэдээлсэн байгаа. За тэгэхээр яг энэ хятадын хоёр хурал болж их үед Америк нэгдсэн улс, Израиль хоёр Иранд цохилт өгсөн байгаа. Тэгэхээр энэ цэргийн цохилтын өгжих үйл явцтай зэрэгцээд хятадын хоёр хурал болоход хятадын байр суурь бол дэлхийн нийтийн анхаарлыг татсан байгаа. За тэгэхээр энэ үед бол яг хятадын гадаад хэргийн сайд хятад улсын бодлогыг танилцуулахдаа хятад бол нэгдсэн үндэсний байгууллагын үндсэн дүрмийн суурьтайгаар олон улсын харилцаанд оролцсноо. Дэлхийд инх тайвныг уриалж байна гэсэн ийм инх тайванч гадаад бодлогын чиг хандлагатай байр суурь илэрхийлсэн нь бол бас нэлээд онцлог үйл явдал болсон. Юу гэхээр 25 оноос хойш болж байгаа дэлхий дээр их гүрнүүдийн үйл ажиллагаа бол ер нь бол хүчтэй хүчгүйгээ түрэмгийлэх бодлого руу явж байгаа энэ цаг үед Америк нэгдсэн улс, Венесуэлд болон за өмнө 25 онд Иранд бас цохилт өгсөн. За мөн сая ингээд Иран цохилт өгж байгаа зэрэгт нэлээд Гренландыг өөрийнхөө мэдэлд авах гэх юм уу иймэрхүү түрэмгийн шин чанартай бодлогод явж Оросод 4 жил гарan 5 дахь жилдээ Украинд дайн хийж байгаа зэрэг энэ их гүрнүүдийн үйл ажиллагаа нэлээд түрэмгий болж байгаа энэ үед бол хятадын гадаад бодлого бол илүү нэгдсэн үндэсний байгууллага төвтэй их тавьж бодлого явах нэ гэдэг энэ байр суурийг сая хоёр хурлын илэрхийлсэн нь бол нэлээд онцлог үйл явдал байлаа. За мөн хятадын гадаад бодлогын хувьд бол Азийн бүс нутагт илүү их тийм хөгжил
эдийн засаг болон хамтын ажиллагааг уриалсан энэ тийм үндсэн гадаад бодлогын чигийг танилцуулсан байгаа. Тэгэхээр энэ нь бол одоо Хятадын гадаад бодлого бол бусад их гүрнээс илүү одоо онцгойрч нэгдсэн үндэсний байгууллага олон улсын хууль дүрмд төвлөрсөн ийм харилцааг одоо дэлхийн нийтэд уриалсан ийм бодлого явуулсан байгаа. За тэгэхээр энэ нөгөө талаасаа бас Хятадын гадаад бодлогыг илүү инх тайванч гэдэг чиглэлтэйгээр харж болох ч нөгөө талдаа Хятадын хувьд бол бүс нутагтаа илүү их ноёлсон, бүс нутагтаа илүү их домгой байдал бий болох гэсэн. За Америк бол Америк дэвдээ, за Орос бол одоо зүүн Европ болон одоо бүс нутагтаа, за Хятадын хувьд бол одоо Азад одоо илүү их тийм одоо илүү давуу байр суурьтай байх гэдэг энэ чиг хандлагыг ерөнхийдөө бас ерөнхий одоо энэ хэвлэлийн баг хурлын одоо 1 цаг 30 минут өгүүлсэн өмнөөс бас харж болохоор байгаа. Тэгэхээр Хятадын хувьд бол одоо Тайвань бол манай мэдлэг. Тайваны үндсэн одоо Тайваны асуудал бол одоо хэн нэгэн хөндлөнгөөс одоо ямар ч нэгэн хүн болон ямар нэгэн хүч орж болохгүй гэдгийг хатуу хэлсэн байгаа. За мөн Японыг бол одоо дэлхийн 2 дугаар дайнд одоо ялагдаад мөн одоо инх тайванч одоо үндсэн хуулиа одоо баталчаад тэрнийгээ зөрчиж Тайваны асуудалд хөндлөнгөөс оролцож байгааг эсэргүүцсэн байгаа. За мөн Америк нэгдсэн улсын одоо Иран дахь цогцолтыг эсэргүүцэж одоо Ираныг одоо дэмжсэн ийм байр суурь илэрхийлсэн зэрэг нь Азийн бүс нутагтаа одоо илүү их Хятадын намгай байр суурийг харуулах гэсэн ийм гадаад бодлогын чиг хандлагыг одоо Хятадын гадаад эрхний сайд илэрхийлсэн байна. За мөн саяны 2 хурлаар бас нэг анхаарах ёстой зүйл гэж харах юм бол одоо сая өчигдөр батлагдсан үндэсний эв нэгдэл дэвшлийг дэмжих тухай хууль гэж байгаа. Энэ нь бол одоо Хятадын гадаад бодлогын одоо үндсэн гол одоо зүйл бол Хятад үндэсний их сэргэн мандалт гэсэн үзэл санаагаа Ши Жинпинг дэвшүүлсэн. За тэгэхээр энэ нь юу гэхээр Хятад үндэстэн нэг гэр бүл байна. Эв нэгдэлтэй байна. Хятад үндэсний сэргэн мандал гэдэг энэ зүйлийг дэвшүүлж байгаа. Энэ зүйлийг одоо хуульчилж баталсан тийм зүйлийг өчигдөр одоо 2 хурлын сүүлийн өдөр баталсан байгаа. За энэ нь юу вэ гэхээр Хятад 56 үндэстэнтэй. Тэгтэл 56 үндэстнийх нь одоо 55-нд бага үндэстэн гэж яригддаг. Бага үндэстэн болон одоо Хятад үндэстэн хоёр хоорондоо гэрлэхийг зөвшөөрж ямарваа нэгэн саад байхгүй харилцан бие биентэйгээ одоо илүү их одоо эртний найртайгаар оршно гэсэн энэ үзэл санааг дэвшүүлсэн байна. За энийг нөгөө талаас нь харах юм бол Хятадын дотоод эв нэгдлийг хэн нэгэн хөндлөнгөөс эвдэж болохгүй. Хятадын нэг үндэстний бодлого буюу яг Хятад үндэстэн гэдэг энэ нэвтаршлыг энэ бий болгож байгаагаар өөрөө энэ нь Хятадын гадаад бодлого илүү бас дотоод шин чанартайгаа илүү уйлдсан энийг хуульчилсан нэлээд айхтар хууль болсон гэж харж байгаа. Юу ажиглагчдын үзэж байгаагаар хэн нэгэн Хятадын эв нэгдлийг одоо дотроос нь эвдэж ийн гэх юм уу эсвэл Хятадын одоо нэгдмэл байдлыг үгүй хийж нэгдэг хэн нэг гэсэн үндслээр энэ хуулиар одоо Хятад хүн болон бас гадаадд байгаа одоо хүмүүсийг одоо энэ хуулиараа бас шийтгэх гэх юм уу ийм зүйл бас байх вэ? Хятад улс эдийн засгийн хувьд одоо гадаадд экспортлогч улс гэхээс илүүтэй дотооддоо илүү чиглэсэн өөрсдөө дотоод дахь үйлдвэрлэлээ илүү хөгжүүлсэн түнчлэн шинжлэх ухаан, инновац, технологид анхаарсан ийм эдийн засгийн одоо гол бодлогоудаа бас тодорхойлсон байгаа юм. За ингээд BBC агентлагийн хувьд бол Хятадын 2 чуулганы онцлог үр дүнгуудыг тоймосныг та бүхэнд одоо бас хүргэх гэж байна. За Хятад улсын хувьд 2026 онд эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5-аас 5% гэж тодорхойлсон. Энэ бол 1991 оноос хойш хамгийн бага зорилт. Өмнөх шинжээчид юу гэж тайлбарлаж байна гэхээр Хятад улс мэдээж дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай улс болох зорилготой ч гэсэн энэ удаад өмнөхүүд шигээ одоо арай илүү том зорилтуудыг эдийн засгийн том зорилтуудыг биш арай бага ийм зорилтыг дэвшүүлсэн нь маш прагматик буюу бодит үр дүнд хүрэх гэсэн ийм зорилготой гэж тайлбарлаж байгаа. За өөрөөр хэлэх юм бол шинжээчдийн одоо хэлж байгаагаар Орос, Украины дайн, Венесуелийн асуудал, Иран, за нэг ялангуяа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн одоо дэлхийд дахинаа хэрэгжүүлж байгаа ажиллагаа, за зарим одоо асуудлууд нь нэлээд хэмжээ амжилтлын одоо гадаад бодлогыг бас хэрэгжүүлж байгаа учраас Хятад улс бол үүнд яг болгоомжтой. Нөгөө талаас яг энэ тодорхойгүй байдлын хүрээнд маш тийм тодорхой өөрсдийн юм эдийн засгийн зорилтуудыг дэвшүүлсэн гэж бол хэлж байна. Өөрөөр хэлэх юм бол яг ийм геополитикийн хүндрэлүүдийг нуун дарагдуулах биш илүү хүлээн зөвшөөрч бодлогын хувьд бол уян хатан ийм эдийн засгийн бодлогуудыг дэвшүүлж байна гэж харагдаж байгаа.
За хятад улс эдийн засгийн дараагийн жилүүдийнхээ энэхүү өсөлтийг харин хангахын тулд сая хийсэнчлэн технологи инновацид ихээхэн ач холбогдол өгч байна. За 15 дахь 5 жилийн төлөвлөгөө нь шинжлэх ухааны нээлтүүдийг илүү хурцсах, түргэтгэх, за хиймэл оюуныг бол эдийн засгийн бүх салбартаа нэвтрүүлэх ийм арга замуудыг бол одоо бий болгоод байгаа. За Америкийн нэгдсэн улстай нэг ялангуяа сүүлийн одоо саруудад өрсөлдөө улам ширүүсэж байгаа энэ цаг үед технологийн одоо зам нь зөвхөн эдийн засгийн төдийгүй хятад улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой ийм салбар болж байгаа. За хятадын засаг захиргаа хятад улсын хувьд одоо хиймэл оюун ухаан болон шинэ салбарууд, инновац нь яг эдийн засгийнхаа дараагийн өсөлтийг бол хөдөлгөнө гэж итгэж байгаа. За үүнээс гадна дотооддоо бас одоо газрын ховор элементүүдийг илүү олборлох, баяжуулах одоо ийм чиглэлд бол илүү голчлон одоо фокуслж ажиллаж байгаа. За ингээд эргээд хятадын энэхүү эдийн засгийн шинэ арга замууд, зорилтууд нь манай улсад эх 5 жилд яаж нөлөөлөх юм бэ гэдгийг бид бүхэн хятад судлаач Баатар Хүүгээс тодруулсныг одоо та бүхэнд хүргье. Дэд үтсийн салбарт төлөвлөж ирсэнээс хамаагүй бага хөрөнгө оруулалт хийх төлөвлөлтүүд хийгдэж байна. Мөн эх 5 жилд хамгийн анхаарах 3 салбарыг тэд тодорхойлж байна. Нэгдүгээр технологи аюул байдал, хоёрдугаар хүнсний аюул байдал, гуравдугаар батлан амгалан үйлдвэрлэл. Энэ 3 салбарт өмнөхөөсөө илүүтэй хөрөнгө оруулалт хийнэ. За бодлого чиглэлд ингэж анхаарж байгаа болвол цаашид хөрсөн дээр бууж хэрэгжүүлэх гэж байгаа ялангуяа монголчууд бидний хамгийн сонирхож байгаа хэдэн салбар л байна. Нүрс цаашдаа явах гэж. 2028 он хүртэл нүрсний салбар өсөлттэй явах. Өөрөөр хэлбэл бидний зүгээс хийх экспорт үндсэндээ бид 90-100 сая тонн нүрсээ хятад улсад экспортлж чадна. 28 онд хятад улсын нүрсний хэрэглээ нь хамгийн оргил түвшиндээ хүрээд түүнээс цааш их хэмжээр өснө нэмэгдэхгүй, магадгүй буурах шатруу. Төмний өдрийн салбар бид жилд 8 орчим саяг экспортлдог. Гэхдээ хятад улсад 1.2 тэрбум хэрэгцээ байна. Хятад улсын төмрийн хөдрийн хэрэглээний оргил цаг үе үжээ өнгөрсөн. 2021 оноос хойш төмрийн хөдрийн эрэлт бас импорт буурж байгаа. 2030 он гэхэд энэ тоо 800-аас 850 сая тоннд хүрэх тийм чиг хандлага харагдаж байна. 3 дугаарт манайх зэсийн экспортлогч. Хятад улсад зэсийн хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Өнөөгийн 25 оны хүлээгж байгаа гүйцэтгэлээр ажиглаад үзэхэд 30.2 сая тонн зэсийн баяжмал импортлсон байна. Хэрэглээ нийт. Манайх бол 1.1 оюутлага болоод Эрдэнэт 2 нийлэхээр 1.7 сая тонн. Үн 2030 он гэхэд энэ үн өнөөгийн түвшинд хүрээд байгаа $12,000 15-аас цааш явах хандлагатай байна. Тэгэхээр зэсийн салбарт бол илүү их хэрэгцээ эрэлтүүд бол тасралтгүй нэмэгдэх. 3 дугаарт бид юу экспортлдог вэ? Бид алт. За тэгээд жонш, түүхийн нефт. Бид ийм л цөөхөн уулуурхайн эрдэс байлгийн салбартаа ийм цөөхөн төрлийн бүтээгдэхүүнтэй экспорттой. Бид цаашдаа уулуурхайн салбарт эдгээр нэр дурдсан бүтээгдэхүүнээс гаднах бусад хятад улсад эх 5 жилд өсөн нэмэгдэх гэж байгаа үнэт ховор өнгөт металлын салбаруудад том хэмжээний орон зай, өөрөөр хэлбэл 13 нэр төрлийн эрдэс байлгийн бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ буюу өнөөгийн түвшинд 50%-аас дээш импортын хамааралтай байгаа энэ зах зээл рүү бид өнөөдрөөс эхэлж анхаарах нь бидний хувьд тулсан зүйл болж байна. Хуучин шиг хятад улсад шавар шохой барилга байшин гэдээ явдаг энэ зүйл багасжээ. 2030 он гэхэд хятад улс босоо 4, босоо 8, хэвтээ 8 тэнхлэгт төмөр замын хурдны галт тэрэгний төмөр замын сүлжээ барьж байгуулна гэсэн төлөвлөлтийг хийлээ. Өнөөгийн түвшин төрөд байгаа 50,000 км урт хурдны галт тэрэгний сүлжээг 60,000 км болгоно гэж байна. За цаашдаа хятад улсад байгаль орчныг хамгаалах усжуулахын салбарын хөрөнгө оруулалтуудыг их хэмжээгээр хийх чиг хандлага ажиглагдаж байна.
Харин иргэний барилга, нийтийн барилгуудад хийх хөрөнгө оруулалт эрс багасж байна. Тэртээ тэргүй одоо Хятад улсад 60 сая орон сууц эзний хүлээгээд хоосон байж байна. Тэгэхээр хуучин шиг тийм хороолол, ийм том хэмжээний иргэний барилгын төслүүдэд төр засгаас ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх том хэмжээний програм хөтөлбөр алга байна. Өчигдөр улсын төсөв, Хятад улсын төсөв батлагдаа. Төсвийн алдагдлыг 4%. Энэ бол хуучнаасаа нэлээд их маш их хэмжээний төлсөн төсөв. Үндсэндээ Хятад улсын төсвийн алдагдал өмнөх 3 жилээс илүү ихээр өргөн хэмжээний өөрөөр хэлбэл төсвийн зардал талдаа нэлээд их хэмжээг зардал тавьж өгч байна. Үндсэндээ 30 их 80-ийн зардлыг тавьж өгч байна. Засгийн газрын нөөц хөрөнгийг тэд нэмэгдүүлээ. 50 тэрбум юаны хэмжээнд засгийн газрын нөөц хөрөнгийг. 2000 мөн засгийн газрын болон орон нутгийн бондыг нэмэгдүүлж байна. Орон нутгийн болон засгийн газрын нийт бондын хэмжээ 11 их 80 юан руу явж байна. Өөрөөр хэлбэл тэд өндөр технологи, батлан хамгаалах аж үйлдвэр, шинжлэх ухааны технологийн салбарт хийх хөрөнгө оруулалтуудыг 2026 оны төсөвдөр нэлээд өргөн хүрээнд тавьж өгч байна. Өчигдөр батлагдсан төсвөөр Хятад улсын батлан хамгаалах төсөв 276 тэрбум доллар болж байна. Энэ бол 7% өсөлт. Харин шинжлэх ухааны технологийн салбарт өсөлтийн хэмжээ 7.1%. Шинжлэх ухааны технологийн салбарт илүү их хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Тэгэхээр бид одоо уулуурхайн салбар тэр дундаа нүүрсний эдийн засаг байлгах гэдэг энэ ойлголтоос бид ямар нэгэн байдлаар өөрчлөлт хийж өнгөт ховор үнэт металлын салбарт илүү нээлттэй хөрөнгө оруулалтуудыг оруулж иржээж бидний зүгээс Хятад улсын салбарт экспортлох саяхан хэлсэн одоо энэ кор технологи дэмжиж байгаа энэ критикал металлуудын хайгуул, олборлолт, технологийн асуудлуудыг авч үзэх нь цаг хугацааны хувьд тулсан ийм шийдэлтэй зүйл боллоо гэж харж байна. Хятад улс 2030 он гэхэд газрын хор элементийн үйлдвэрлэл хийгээд мөн хэрэгцээ 2 дахин өснө нэмэгдэж байна. Бид газрын хор элементийг ямар нэгэн байдлаар олборлсон, ирж хайсан, магадгүй технологийн туршилт хийсэн тийм туршлага үндсэндээ алга. Тийм учраас бид энэ том зах зээлд энэ стратегийн салбарт өрсөлдөх гэж байгаа бол одооноос эхэлж эрэл хайгуулын шатанд нь техник технологиг зөвшөөрөх шатанд нь энд одооноос анхаарах нь бол цаг хугацаа бидний хүлээхгүй ийм чиг хандлага ажиглагдаж байна. За бусад саяхан хэлдэг нүүрс төмөр манай үндсэн экспортын бараавтэгтгүн эх 5 жилд маш тогтвортой. Тэгтээ их хэмжээр өснө нэмэгдэхгүй ийм хангалттай хэмжээний гадаад орчин бүрдэж байна гэж харж байна. Ийхүү Хятад улс дэлхийн үйлдвэрлэгч орон гэсэн энэ имижээсээ төр удирдсан технологийн тэргүүлэгч орон гэдэг ийм шилжилт рүү одоо шилжиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ удаагийн 2 чуулганаар эх 15 дахь 5 жилийн төлөвлөгөө нь бол Хятад улс одоо шал өөр шилжилт рүү орж байгаа, өөр чиглэлүүд анхаарч байгаа юм томоохон өөрчлөлт болж байгаа гэдгийг бол бас харуулж байгаа. За түүнээс гадна эдийн засгийн зорилтуудаа ч гэсэн илүү бодитоор тодорхойлж мөн технологи болон сэргээгт хэрчим үжийг дэмжихэд илүүтэй анхаарч байна гэдэг нь бол шинжээчдийн анхаарлыг татсан юм гол үр дүнгууд гарч ирж байгаа. За үүнээс гадна та бүхэнд сая анх 2 судлаачийн одоо хэлсэнчлэн үндэсний эв нэгдлийн тухай хуулийн төслөнчсөн дотооддоо илүүтэй анхаарч дотоод дахь хүч эв нэгдлээ одоо илүү хүчрхжүүлж бэхжүүлж байгаанаас нэг дараагийн томоохон одоо энэ шийдвэр болж байна гэдгийг бол харуулж байгаа. Ингээд үзэгч та бүхэнд Бүгд найрамдах Хятад ард улсын 2 чуулганаар болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлан өргөлээ. Үзэгч та бүхэнтэй эх 7 хоногт дараагийн онцлог үйл явдлын мэдээгээрээ уулзцаая.